Та бүхэн намайг хаан мэтээр өргөмжиллөө. Гэвч тэр цолыг би эзээч хүлээж авахгүй. Би бол Цэзар, зөвхөн Цэзар. Би Галийг зөвхөн энэ тэтгэмийн төлөө байлдан дагуулсан юм аа. Цэзар. Цэзар. 3 дугаар сарын дунд үед болгоомжлоорой. 3 дугаар сарын дунд үед болгоомжлоорой. Ромын ард иргэд чиний толгойг ав гэд байна. Би тэднийг чиний нүдээр харлаа. Би тэднийг яаж харж байгааг чи яаж мэдсэн юм? Би тэднийг хараад ойгуутлаа. Чи яаж зориг итгэлийг хадгалж чадваа? Чамааг би анх тосгонд чинь хараад харцнаас чинь эр зоргийг олж үтсэн билээ. Тэр харц чинь хэвээрээ байх юм. Чи яаж энийг хадгалж чадснаа хэлээч. Чи мэдмээр байна уу? Тийм ээ. Би зөвхөн дайсантайгаа тулалддаг. Чи бид хоёр адилхан гэж бодож байна. Тийм болохоор намайг өгөх болсонд чи шаналж байна. Гэвч чи бид хоёр огт өөр хүмүүс шүү. Би хэрэг мэддэг хүн. Дайсанд үлдсэн өчиг юм ин молохгүй байж чаддаг ухаантай хүн. Чи намайг хүндэтгэж өөрийн гараар амиа тасалж ганцаараа өгөх юм зөвшөөрөөж би Ромын магширсан олныг баясгах шийж үлгийн салбартай болмооргүй байна. Би ард олны хийх эснийг хийх ёстой. Надад өөр зам алга. Төрийн эрх хүнд сонгох эрхийг өгдөг болохоос булаадаг гэж сонсонгүй. Сонсдоо. Энэ чимээг сонсч байна уу? Алла эзэд ордоо тавьжсэн эмэгтэйчүүд хүүхдүүдийн хашгирдах тэр дуунаас өөр юу ч сонсгоо билсэн. Би тэрний зүүдэндээч сэрүүн байхдаа сонсдог. Би чамаас гуй. Надад илд өгөөч.
Цэзэр мандалтгүй. Цэзэр мандалтгүй. Та нарын игнээ цөөрчээ. Та нартай миний хүмүүс нийлэх болно. Энэ хүмүүс сенат руу дуулсныг бид ард олонд яаж тайлбарлах вүлээ? Тэд сонгогдоогүй. Хуулиар болоо. Хууль өөрчлөгдсөн. Тэгээд ч ард олон надад итгэдэг гэдгийг санаарай. Та бүхэнтэй миний шилдэг 550 хүн нэгдэх болно. Би тэдэнтэй хамт Гаалд 8 жилийн үр үзсэн юм. Би одоо Форсайлд очиж Помпейтэй тулалдахаар боллоо. Ромыг Марк Антоны найдвартайгаар түлдээлээ. Бидний саналыг чи сонирхгүй байна уу? Та бүхнийг дими юмар сатааруулаад яах вэ? Төрийн асуудлаа хэлэлцгээе. Намайг хар данс гаргана гэж бодож байна уу? Би тийм юм хийхгүй. Суула дайснуудаа хөнөөсөн. Би дайснуудаа өршөөж байна. Сайн сайхныг хүсье. Санд минь зүгтцгаажээ. Цэзэрт яслоп. Хуучин нөхдөд хөнөөх гэж биш. Гагцгүй өөрийгөө дайснаас хамгаалах гэж Рубикон голыг гаталсан юм. Одоо нэгэнд аюулгүй болсон болохоор бид өшрөн хорсох биш, өршөөн уучлах ёстой биз. Одоо та нар бүгд чөлөөтэй. Бид Цэзэрийн ачаар амьд үлдв биш үү? Чи нэг юм хэлв үү? Эсвэл би андуурч сонсов уу? Эртний амд минь. Би чамайг өгөөмөр сэтгэл гаргасанд баярлаж байна. Брут хоёлаа явж орой хоол идэ. Цэзэр. Та Помпейтэй эвлэрэж. Та хоёр хамтдаа Ромыг захирна гэж тэр олон жил мөрөөдөж явсан хүн шүү дээ. Тэгээд чи юу гэж? Тэгээд ч та хоёрыг Юли нэгтгэнэ. Тэр зөвхөн Юлиад сэтгэлтэй байсан болохоор намайг тавьчих байсан. Юлиаг харахтаа давхар таныг хардаг байсан учраас тэр Юлиад хайртай байсан юм. Помпей надад Юлиа нас барж хамаг ертөнц харанхуулав гэж хэлж байсан. Та хоёрын нөхөрлөл дуусвал Помпей ч үгүй болно. Тэрнийг өөрөө эвлэрэй гэвэл би эвлэрнэ.